Харин ийм хариуцлагагүй байхгүй юу? Хамаг энэ улс орны эдийн засгийн чинь хамаг уулуурхайг нь говьоос одоо тэр оюутлогоо таван толгой ерөөсөл бүхэл энэ улс орны эдийн засгийн ачааг говьл үүрч юм шүү дээ. Тэгээ эргээд эн чинь ганцхан говийн бүсийг усчлуулах гэдэг юм биш. Энэ улс орны эдийн засгт дахиад хэрвээ энэ ус хангамжийн бүс нутаг дутагдaltaй энэ бүс нутгийг дээрэс нь боловсруулах үйлдвэрлэлүүдийг усаар хангачих юм бол эргээд дотоодын бүтээгдэхүүн 5 хүртэлх хувиар өсөхөөр эдийн засгийн тооцоо байгаа байхгүй юу? Тэгээ ямар ч хариуцлага байхгүй төсөв хилцээ явж зөндөө ярьсан. Түрүүчийн байнгын хорон дээр ярьсан. Тэгээ яг өнөөдөр энэ дээр бид нар зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Та бүхэн тэр яамт хооронд нь гүөхт нь ядаж тэр нэг 10 гаруй тэрбум байгаа хаа? 19 тэрбум байгаа билүү? Тэрийг нэг дэмжээд өгчөөрэй. За хоёр дахь асуулт байна. Цагаа Ганбаатар гишүүн нэмээд тавцсангүй. Энэ Дорногов аймгийн Айраг суманд цагаан дэл ягуу гэж бий. 1960-аад оны үед жаншны уурхаан юунаас үүссэн. Монгол улсын хамгийн том агуу. 11 онд би Дорногов аймгийн хурлын дарга байхдаа 11 онд 14 онд аймгийн тусгай хамгаалтанд авч газрыг нөрөгдсөн. Хүсэлт явуулж байгаад 19 оны 5 сард улсын хурлын тогтоол гарсан. 6 жил болсны дараа сая нэг 9 сарын 24-нд үндсэндээ засгийн газрын тогтоол гарсан байна. 106 дугаар тогтоол. Тэгээ энэ хүрээнд хийгдэж байгаа ажил байдгүй. Байгалийн нөөц болон дурсгалт газрын хил тогтоох тухай нэг засгийн газрын 104 дугаар тогтоол гарсан. Тэгээ эндээс тэр уулуурхайн сөрөг нөлөөдийг нь багасгах ажилд анхаарах, тэр агуу менежментийн төлөвлөлтийг хийх, тэр тусгай хамгаалалттай газар нутгийнхаа чиглэлээр энэ хилнийхэн заагийг өргөдөх чиглэлээр байгаль орчны яам бас нэг жоохон анхааралтай ажиллахгүй бол улсын тусгай хамгаалтанд аваад 6 жилийн дараа засгийн газрын тогтоол гарч ирж штэ Батбаатар сайдаа. Та үүн дээр нэг анхаарал өгөөрэй. Батбаатар сайд хариулъя. Тэнд анхаарал сая үндсэндээ ажиллаж аж 8 удаа засгийн газар руу оруулаад батлагдаагүй байсан зүйл сая дөнгөж засгийн газрын тогтоол болсон ш 5-6 жил явагдсан. Тэгэхээр аюу өмнөх цаг хугацаанд батлагдаагүй зүйлүүд харин энэ засгийн газрын үед бас урагшилж эхэлж байгаа. Тийм болохоор юун дээр бол анхаарч байгаа гэдгийг хэлье. Дээрэс нь бид нар тэр 3% зөөрөмд одоо зөвхөн өстэй холбоотой хэлж байгаа говийн бүсийн гэдгээр 3% зөөрөмд 3.1 тэрбум байсан баха. Мөнгө тавигдсан. Ер нь усан дээр бол 347 сая төгрөг байгаа. Энэ мөнгө бол хаанаас өрөхгүй гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Азийн хөгжлийн банкнаас 51 сая ам долларын санхүүжилтийг 333 нуур гэдэг концепцийн дагуу авахар ажиллаж байна. Тэгээд Батбаатар сайд гишүүн шүрдээд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсноос хойш ус болон хөлөмжийн асуудал дээр бол илүү их ач холбогдол өгч анхаарч ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. тэр усны газар ус ашиглах технологийн хэлтсэн дээр мегмарж байна уу? Энэ Ганбаатар гишүүнээс сууж байгаа тэр говьд ус татах асуудал тэр усны голдрол нуур сөрөмөсөх талын асуудал хийсэн газрын кадастрын судалгаа бий байна тэр. 7 номер 7 номер өгсөв. За энэ өдрийн мэндийг хүргэе. Мегмарж усны газрын ус ашиглах технологийн хэлтсийн дарга. За орхон анги төслийн хүрээнд орхон анги төслийн тэзүү 2020 онд хийгдсэн. За одоо анги цагаан бургастай төслийг эхний ээлжинд явуулахаар судалгааны нэгж байгуулагдаад том ажлын хэсгээс үүрэг даалгавар өгөөд ингээд энэ дээр ингээд нийт ажлууд төлөвлөөд судалгааны нэгжээс 14 тэрбум төгрөгийн төслийг 26 оны төсөвт өгсөн боловч одоо энэс одоо 9 тэрбумыг батлуулахаар ингээд явж байгаа. За тэгээд энэ дотор юу орж байгаа гэхээр нөгөө яг онг цагаан бургастай төсөл дээр болохоор юу байгаа
тэр нөгөө нэг тодтгол хийх өөрөөр хэлбэл тэр нөгөө ус дамжуулах 7 номер гүцээж хариулъя. За тийм ажлуудыг хийхээр одоо тусгацсан байгаа. Тэгээд үндсэн чиглэлд 2026-аас 2030 оны үндсэн чиглэлд бас энэ асуудлуудыг тусгаад явж байгаа.